зүй бүлгийн тестийн 75-аас 78 дугаар даалгавар эрх зүйн соёл боловсрол гэсэн сэдвтэй холбоотой даалгаврууд байгаа. Тэгэхээр 75 дугаар даалгаврын хувьд бол C хариултын зөв. Тэгэхээр энэ бол эрх зүйн соёлыг илэрхийлж байгаа ийм байдал юм аа. За харин 76 дугаар даалгавар болохоор аливаа улс орны эрх зүйн соёлын төвшинг илэрхийлэх төр гол асуудал бол A, B, C дээр өгөгдсөн өгөгдлүүд байдаг. Тэгэхээр зөв хариулт бол энэ гуруула буюу бүгд хамаарна гэсэн хариулт зөв, D зөв. За энэ эрх зүйн ач холбогдол үн цэнийг үгүйсгэх одоо тэр сөрөг гүнлэмж өгөх тэр хандлагыг бол нигилизм гэдэг. Тийм учраас 77-гийн C B хариултын зөв нигилизм. Үүний эсрэгээр одоо эрх зүйн ач холбогдол түүний тэр нийгэмд гүйцэтгэх үүргийг хэтрүүлэн үнэлэх тэр хандлагыг бол идеализм гэдэг. Тэгэхээр 78 дугаар даалгавар дээр D хариулт зөв сонгох нэ.